За эрүүл мэндийн хөгжлийн төв маань өөрөө эрүүл мэндийн салбарын мэдээний нэгдсэн сан үүсгэх, за эрүүл мэндийн системүүдийг хөгжүүлэлтийг бэлэн байдлыг хангах, тогтвортой байдлыг хангах мөн мэдээллийн аюулгүй байдлыг сайжруулах, хангах гэсэн үндсэн тийм томоохон чиг үүрэгтэй ажилладаг байгууллага байгаа. За энэнийхээ хүрээнд бид нар эрүүл мэндийн сайдын 2017 оны 145 дугаар тушаалтаар батлагдсан худалдаа үйлчилгээний байгууллагуудад урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээ хийх гэсэн журмын үйл ажиллагааг бол захимжуулсан байгаа. За ингэснээр бол мэдээж хэд хэдэн давуу тал үүсэж байгаа. За өмнө нь мэдээж улсын хэмжээнд нийслэлийн хэмжээнд 20 мянга гаруй эрүүл мэндийн байгууллага за тэдний хэрэглэгч гээд нэг 150 орчим иргэн жилдээ нэгээс 2 удаа эрүүл мэндийн байгууллага дээр энэ цагаан дэвтрийн үзлэг шинжилгээнд бол хамрагдаад дүгнэлт гаргадаг байсан. За энэ үйл ажиллагаа бол захимжиж байгаамаа. За ингэж захимжснаар бол иргэдэд бөгөөд эрүүл мэндийн байгууллагуудад бол хэд хэдэн давуу талыг бол үүсгэж байгаа. За мэдээж бол иргэн өмнө нь одоо шинжилгээгээ өгөх, за шинжилгээнийхээ хариуг авах, за баталгаажуулах гэсэн процессор нэг 2-3 удаа магадгүй тэрнээс олон удаа ч юм эмнэлэг явдаг байсан бол за зөвхөн шинжилгээгээ очиж өгөөд за хариугаа Монголиогоос авах юм нөхцөл бүрдэж байгаа. За мэдээж цаг хугацааны хувьд эдийн засгийн хувьд ч гэсэн энэ дээр хэмнэлт үүсэж байгаа. За эрүүл мэндийн байгууллагын хувьд гэхээр за тэр одоо нэг 150 гаруй мянган иргэд чи өдөр тутам эмнэлэг дээр очихоороо тухайн эмнэлгийн ачааллыг үүсгэх за үйл ажиллагааг нас ингэж давуу талаар нэмэгдүүлэх юм боломжтой байсан бол одоо захимжснаар бол мэдээж эмнэлэг дээр ирэх төвлөрөл бол буурч өгж байгаа. За мэдээж бүхэн шинжилгээний үнэн бодит байдал чанар бол сайжирч ирж байгаа маа. Ер нь бол эцэст нь дүгнэлт хэлэхэд бол төрийн үйлчилгээ иргэдэд илүү хүртээмжтэй, ойрхон, чанартайгаар хүргэх юм боломж мөрдөж байгаа. За мэдээж эрүүл мэндийн байгууллагууд тухайн эмнэлгийн системээрээ дамжуулаад Монголио руугаа мэдээлэл өгснөөр иргэн Монголиогоос бол тухайн эрүүл мэндийн үйлчилгээгээ урьдчилан сэргийлэх багц буюу цагаан дэвтэр гэдэг цонхноос сонгоод төлбөргүйгээр тухайн дэвтрийнхаа захимжилт хэлбэрээр нь бол хүлээж авах юм боломж бол бүрдэж байгаа. За ер нь эрүүл мэндийн салбарын гол зорилго бол иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулад тэр нь өөрөө чанартай байх гол юм зорилготой байдаг. Тэгэхээр яг энэ гол зорилготой хүрэхэд тусламж үйлчилгээний хүртээмжтэй чанартай байх одоо энэ ажлыг хийхэд гол одоо хэрэгсэл нь өөрөө захим шилжилт байдаг. Тэгэхээр энэ захим шилжилт бол өөрөө хийгдснээр саяны нөхцлүүд бол хангагдана. Тэгэхээр энэ захим шилжилт нь энэ захим шилжилт бол өөрөө ганцаараа одоо технологи бол биш. Энэ бол ер нь эрүүл мэндийн салбарын үйлчилгээний соёлыг илүү сайжруулах, за чанар хүртээмжийг сайжруулах, хүн сурталыг багасгах ийм гол хэрэгсэл байдаг. Тийм учраас эрүүл мэндийн салбарын одоо ажлууд үе шаттайгаар захим шилжилт бол хийгдэж байна. За энэ өнөөдөр бол худалдаа үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлээр ажилдаг энэ эдгээр байгууллагууд тийм одоо ажилчид одоо хамрагдаг эрүүл мэндийн хуудас урьдчилан сэргийлэх хуудас буюу цагаан дэвтрийг бид өнөөдөр захимжуулж байгаа. Жишээ нь эдгээрт одоо ямар байгууллагууд хамрагддаг гэхээр худалдаа үйлдвэрийн үйлчилгээнээс гадна эрүүл мэндийн салбар, за боловсролын байгууллага гэдэг ер нь бол зөвхөн нийслэлийн хэмжээнд гэхэд 20,000 яг идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа 20,600 объект гэдэг. За эдгээр объектэд бол нэг 130-аас 150 мянган иргэд ажилладаг. За энэ нь бол эдгээр иргэд жилдээ 1-2 удаа үзлэг шинжилгээнд хамрагддаг юм байна. Тэгэхээр энэ үзлэг шинжилгээнд хамрагдаад иргэд бол одоо цаг аваад эмнэлэг дээр одоо үзлэг шинжилгээнд ороод одоо хамгийн сүүлд хариугаа авахгүй ч нэг хүн дээр одоо очрлоод тэр хүн гарын үсгээ зураад тамга тэмдгээ дараад баталгаажилт хийх гэж иргэндээ ч хэцүү байдалтай, за эмнэлэгдээ ч бас ачаалттай байдаг. Тэгэхээр өнөөдөр энэ захимжснаар болохоор иргэдийн энэ өөрөө цаг зарцуулалт багасж байгаа, тусламж үйлчилгээний хүртээмж нэмэгдэж, эмнэлгийн ачаал буурж байгаа. За түүнээс гадна бол зарим одоо бидлүүс ирж байгаа мэдээлэлд энэ хүү одоо ажилд орохын тулд зарим хүмүүс үзлэгт орохгүй хуурамчаар үлддэг, фотошопоор хийдэг ийм асуудлууд гардаг. Тэгэхээр энэ өөрөө захимжснаар ийм байх бол ямар ч боломжгүй цэвэр захимд хийж байгаа. Тэгэхээр энэ захимд нэгийг шилжиж байгаа учраас манай дээр болохоор дата төв дээр бол мэдээллүүд илүү үнэн бодитоор цугларч байгаа. За энэ дээр үндэслээд бид дүн шинжилгээ, бодлогын дүн шинжилгээ хийх нөхцөл бүрдэж байгаа. За хамгийн эцсийн дүндээ гол үр дүн гэх юм бол энэ бүхний үр дүнд хоолны хордлого, халдвар төвчнөөс урьдчилан сэргийлэх юм хамгийн чухал ажил бол явагдаж байгаа. Монголиад манаас эрүүл мэндийн нэлээд олон үйлчилгээнүүд бол
авагддаг болсон. Ингээд нэгээр нэгдчихээн цаашдаа бид бүхэн жолооны үнэмлэх, гэрэлтийн гэрчлэгээ гэх мэт үйл ажиллагаануудаа ингээд Монголын дээр үе шаттай мэдээлэл буюу цагаан дэвтэр гэдэг цонхноос сонгоод энэ үйлчилгээ маань мэдээж төлбөргүй за тэгээд боломж өгсөн. За анхаарал хандуулсанд баярлалаа. За ер нь бол энэ анх хэрэггүй цахим бүртгэл дээр шууд бүртгэл өгсөж байгаа. За тэгэхээр нөгөө нэг одгиглараа маань ярьснаа. Тэгээд бактериологийн лаборатори маань болохоор 3 төрлийн нөөний судлалын шинжилгээгээ хийгээд Үзэл бүртнэ. За ийм Монголиодор ер нь бол ингээд яг API серверээр дамжуулаад төрөлцсөн мэдээний сангаа бүрдүүлж байгаа. За энэ сан бүрдснээрээ за ажил олгогч гэсэн үндсэндээ ийм 5 одоо хэрэгжүүлэгч байгууллагууд бол яг эмнэлгийн системээр дамжуулаад шинжилгээгээ өгөөд хариугаа аваад тухайн шинжилгээний бас үнэн бодиттой ингээд хангах тогтолцоо бүрдэж байгаа маа. За ингэснээр бол иргэн багц шинэ одоо ингээд багцыг үсгэсэн байгаа урьдчилан сэргийлэх үүрэг нэгжийн дарганаар IT-д ирсэн байгаа учраас одоо тест хийхээр энэ дээрээс холбогдох асуулт дэвтэр иргэндээ яг эцсийн байдлаар дүгнэлт олж очиж байгаа маа. За энийг илүү нөгөө дараа нь систем